Назарын Есүс яагаад цовдлогдсон бэ? Яагаад гэвэл тэр өөрийнх нь талаар хэтэрхий дүүцэн зүйл хэлсэн учраас юм. Тэр өөрийгөө Бурхны цорын ганц хүү хэмээн тунхагласан. Тэр үгийг нь хэн тэгж нухацтай авч үзэх гэж ямар өнцгөөс сонсож байгаагаас л болно. Хэрв Есүс үхлээс үнэхээр амьдсан бол түүний Бурхны онцгой хүү гэж хэлсэн үг нь нэлээд нухацтай сонсогдно. Нөгөө төгөр амьлал үнэндээ болоогүй бол Есүс зүгээр сонирхолтой гэхдээ эмгэнэлтэй түүхэн хүмүүстэй л адил сонсогдох болно. Есүс үхлээс амьдсан болов? Энэ асуултанд хариулахын тулд наривчилсан хоёр асуултыг эхлээд асуух хэрэгтэй. Тайлбар өгөхөд шаардлагатай ямар фактууд байгаа вэ? Аль тайлбар нь эдгээр фактууд дээр хамгийн сайнаар үндэслэж байна вэ? Гурван үндсэн фактуудыг тайлбарлах хэрэгтэй. Есүсийн булш хоосон байсныг олсон. Үхснийхаа дараа Есүс амьд үзэгдсэн. Есүсийг үхлээс амьдсан гэсэн шавь нарын итгэл. Эдгээрийг нэг нэгээр нь шинжилцгээе. Нэгдүгээр факт. Есүсийн булш хоосон байсныг олсон гэсэн фактыг дор хаяж 6 өөр их сурвалжууд тэмдэглэсэн байдаг. Эдгээрийн зарим нь шинэ гэрээн дэх хамгийн эртний материалууд юм. Энэ их чухал юм. Учир нь аливаа үйл явдал 2 юм уу 3 хоорондоо хамааралгүй их сурвалж дээр тэмдэглэгдсэн байвал тухайн үйл явдал болсон гэдэгт итгэх түүхчдийн итгэл улам ихсдэг. Мөн эдгээр сурвалжууд хэдий чинээ эртнийх байна, төдий чинээ түүхчдийн итгэл өндөр байдаг. Нөгөө тэгвэр сайн мэдээний номуудад Есүсийн цогц алга болсныг эмэгтэйчүүд эхлээд олж мэдсэн гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь түүхэн гэдэг нь харагддаг. Учир нь тухайн соёлд эмэгтэй хүний гэрчлэл бараг л худал хэмээн хүлээн авддаг байсан. Хэрв энэ үйл явдлыг хожим зохиомлоор бий болгосон байсан бол эрчүүд эхлээд үнийг мэдэх ёстой байсан. Булш хоосон байсан гэдэгт итгэх бидний итгэл Юдэйн эрх мэдлтнүүдийн үйлдэлээс болж улам дэвшилдэг. Тэд булшиг хоосон байна гэдгийг сонсоод Есүсийн шавнар цогцыг улгаалжээ гэж ярьсан. Үүгээрээ тэд Есүсийн булш үнэхээр хоосон байсныг хүлээн зөвшөөрдөг. Ихэнх эрдэмтэд булш хоосон байсан тухай Библийн тунхаг нь найдвартай гэдэг дээр зогсдог. Хоёрдугаар факт. Үхснийхаа дараа Есүс амьд үзэгдсэн. Шинэ гэрээний хамгийн эртний загтлуудын нэгэнд Паул Есүсийн амьлаад үзэгдсэнийг гэрчлэх хүмүүсийг жагсаасан байдаг. Тэр Петрт үзэгдсэн, тэгээд 12 элч нарт, дараа нь 500 гаруй хүмүүст үзэгдсэн. Тэгээд Яаковт, тэгээд бүх элч нарт, эцэст нь надад үзэгдсэн. Амьлсан Есүсийн үзэгдсэн тухай сайн мэдээний номууд тус тусдаа батлан тэмдэглэсэн байдаг. Зөвхөн Паулын гэрчлэлээс хараад олон хүн ганцаараа болон бүлгээрээ үхснийхаа дараа амьд үзэгдсэн Есүстэй тулгарсан байна гэдэг дүгнэлтэд бараг ихэнх түүхийн эрдэмтэд хүрчээ. Петр болон бусад шавь нар үхсэн боловч дараа нь амьд үзэгдсэн Есүс Христтэй уулзсан нь гарцаагүй түүхэн явдал байсан гэж хэлж болно. 3 дугаар факт. Есүсийг үхлээс амьдсан гэсэн шавь нарын итгэл. Есүсийг цовдлогдсны дараа шавь нар нь гутарч, сэтгэлээр унаж, амиа алдахгүй тулд нуугдж байсан. Тэд Юдэ хүмүүсийн хувьд тэдэнд Месая цовдлогдох байтугай үхлээс амьлна гэдэг ойлголт юу байгаагүй. Юдэчүүдийн ойлголтоор амьлал гэдэг бол дэлхийн төгсгөлд бүх хүмүүс хамтдаа амьлах нийтийн үйл явдал гэсэн ойлголттой л байсан болохоос түүхэн дунд хувь хүн амьлна гэсэн ойлголт байгаагүй. Нөгөө тэгвэр Юдэн хуулиар цовдлогдно гэдэг бол Есүс Бурхнаар хараагдсан гэсэн үг юм. Гэлээч гэсэн тэд Есүс үхлээс амьдсан гэдэг итгэлд ирсэн байна. Тэд үнэхээр итгэсэн бөгөөд алуулах аюулд орсон ч гэсэн тэдний хинэн ч тэрхүү итгэлээсээ ухраагүй юм. Христ итгэлийг хавчин алж байсан Паул хүртэл өөрөө гинэд Христ итгэгч болсон. Есүсийн баг дүү Яаковч мөн адил. Эхний үеийн Христ итгэлийн эм хөдөлгөөнийг эхлүүлэхэд ямар нэгэн хүчирхэг өөрчлөх үйл явдал байсан байж таарна. Тийм болохоор Есүс хоосон булш үлдэн дахин амьлаагүй л бол эртний Христ итгэлийнхний үүсэн гарч ирснийг түүхч миний хувьд
тайлбарлаж чадахгүй юм. Эдгээр 3 хүчрхэг фактуудад зөв тайлбар хэрэгтэй. Та эдгээрийг юу гэж ойлгох вэ? Эдгээр фактуудыг тайлбарласан натуралистик тайлбарууд түүхийн туршид ихээр гарч ирсэн. Хувил дааны таамаг, үхсэн гэж харагдсан таамаг, хий юм харсан таамаг гэх мэт. Эдгээр бүгдийг орчин үеийн эрдэмтмийн ажлууд дуу нэгтэйгээр няцаасан юм. Үнэн дээр эдгээр фактууд дээр нэг ч натуралистик үнэмшмээр тайлбар байхгүй юм. Нүдэн гэрчүүдийн өгсөн тайлбар нь Бурхан Есүсийг үхлээс амьлуулсан. Хэрэг Бурхан оршин байх боломж байгаа юм бол энэхүү тайлбарыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бүх ертөнцийг бүтээчихсэн Бурханд ганц амьлал гэдэг бол хүүхдийн тоглоом шүү дээ. Хоосон булш үгснийхаа дараа амьд үзэгдсэн Есүсийн үзэгдлүүд, нугарч хугарсан шавнар гинэтхэн амьлсан Месаяд тууштай итгэсэн шин итгэл. Эдгээр нь тус тусдаа шалгагдан тогтоогдсон түүхэн фактууд юм. Та эдгээрийг хэрхэн тайлбарлах вэ?